За бүгдэнд нь өдрийн мэнд төргий. Та бүхэн яг одоо подкастын анхны дугаарыг үзэж бас сонсож байна. За энэхүү подкастаараа дамжуулан төрөл бүрийн сонирхолтой сэдвүүдийн хүрээнд бодоос сонирхолтой зочныг ураад ярилцах болно. Тэгэхээр манай подкастын анхны дугаарын салхийг хагалахаар Богдхан төмөр замын төслийн түнэлийн ахлах инженер Ноён Хатанбаяр хүрэлцэн ирсэн байна. Тэгээд урилга хүлээн авч ирсэнд баярлалаа. За энэ өдрийн мэндийг хүргэе. Тэрний өмнө энэ сонирхолтой зүйл сэтэж шинийг санаачилж одоо компанийнхаа бусад ажилчдад төслүүдийн онцлог болон хүмүүсийн одоо хоорондын уялдаа холбоо одоо хамт олонны нэгтгэрлийг сайжруулах зорилгоор ийм төсөл хэрэгжүүлж чинь гэж ойлгож байна. Тэгээд өөр баярлалаа гэж хэлхийг хүсэж байгаа хүмүүсийн өмнөөс та нарт бас баярлалаа гэж хэлье. Баярлалаа. Урилга хүлээж авсан баярлалаа. За одоо яг хэр ажил ихтэй байна? Нэлийн завгүйс гүйж харагддаг. Амьдрал сайн уу? Сонь сайхан. Өө сайн. Нэрэл стал чи зөв ажилласан байна. Ажил ихтэй байна. Тэгээд төсөл дөнгөж эхэлж байна. Тэгээд хийх мэх байна. Бүтэц бүрэлдэхүүн тэгээд судалгаа хайгуул гээл олон ажил зэрэг явагдаж байгаа. Тийм болохоор ажил их л байна. Завгүйл хүч. Таны хувьд яг үндсэн мэргэжил нь яг юу вэ? Ажлын гараагаа яг хаанаас эхэлсэн бэ? 2007 онд 10 жилээ төгсөөд Шүтисийн Германы инженерийн бэлтгэл ангийг 2 жилийн хугацаанд сурч төгсөөд тэгээд үргэлжлүүлээд Германы Дрездний их сургуульд оюутан солилцоогоор сурж байхдаа Герман Монголын хамтарсан уул уурхайн тэтгэл хөтөлбөрт зарлагдсан. Тэгээд тэнд материалаа бүрдүүлж ороод тэнцээд 2010 оноос хойш Германд 4 жилийн хугацаанд уул уурхайн баяжуулалтын инженер гэдэг мэргэжлээр сурч төгссөн. За тэгээд баяжуулалтын инженер төгсчөөд байжсэн чинь одоо маа тэтгэлгийн албанаас та одоо ингээд бакалаврын сургалтаа маш амжилттай төгслөө. Одоо мастер сурах санал тавьж байна гэх. Тэгээд өргөжлүүлээд мастер сурсан. Миний мастер сурсан мэргэжил бол далд уурхайн ашиглалт. Одоо яагаад баяжуулалтын инженероос далд уурхайн ашиглалт мэргэжил рүү одоо сольж орсон бэ гэх юм бол Герман нөгөө уул уурхай салбар ер нь хомигдож эхэлж ирсэн. Ер нь нэлээд хомигдоод эд дундаа явж исэн. Тэгээд баяжуулах мэргэжил нь мастер толчхоор хог боловсруулалт бол авцсан байхгүй. Тэгэхээр би зөв нь хог мог гэжснээс уул уурхайтай л үлдээгээ. Тэгээд нөгөө далд уурхайн ашиглалтын мэргэжлэр сурсан. Тэгээд яг үндсэн мэргэжил бол хөдрийн одоо далд уурхайн олборлох аргыг оновчлох гэдэг сэдвээр мастер хамгаалсан. Тэгэл одоо газрын доор барьж болох бүхэл юмны чиглэл рүү одоо ханцуу шамлаа орсон гэсэн үгтэй. Тэгээд 2017 онд бакалавр мастраа төгсчөөд тэгээд эх орноо буцах уу тэндээ одоо үлдэж байгаа ажиллах уу гэж бодож. Ер нь тухайн орных нь одоо онцлог дээр одоо боловсрол систем чинь тэр үйлдвэрлэл, эдийн засаг бүх юмтайгаа нийцсэн л байж таарна шүү дээ. Тэр нэгэн тэр орчинд нь боловсролын эзэмшсэн юм чинь бас одоо эдийн засаг үйлдвэрлэлтэй уул уурхай тэр салбарт нь бас ажиллаж үтсэн зүгээр ах гэдэг үднэс тэнд сургууль төгсчөөд ажлын ажиллагууд одоо өргөдөл гаргаж үтсэн. Тэгээд удалгүй газрын гүний барилга байгууламж далд уурхайн чиглэлээр Германда нэлээд эртний тооцогддог анхдаж компаниудыг надад санал тавиад ингээд тэнд төслийн инженерээр орсон байгаа. Тэгээ яг тэгж миний одоо газрын гүний барилга байгууламж чиглэлээр ажилласан ажлын гараа эхэлсэн. Хэр удаа ажилласан бэ гэдэг? Би ер нь ойролцоогоор 5 шахуу жил ажилласан. Тэгээ яг газрын гүний 2 жилд нь яг тооцоолол инженерээр calculation гэдэг яг нөгөө төлөвлөлт тооцоон дээр ажиллаж байгаа. Яг газрын гүнд барилга байгууламж барих одоо төлөвлөгөө яг ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөөн дээр ажиллаж байсан. Тэгээд үлдсэн 3 жилд нь бол яг гүйцэтгэл дээр гэдэг компаниас манайх Казахстанд нэг төсөлтэй байсан. Казахстаны Вольфрамын далд уурхайд
хөдрийн бит болон юу хоёрын хооронд одоо гарц олборлтын босоо хүртэл ийм нэвтрэлтийн түнэлийн ажил хийсэн. Тэн дээр ээлж ахлагчаар ажилласан. Тэгээд дараа нь наашаа ирэхээ өмнө хагас жил нэг яг нэг даацын тооцоон дээр даац болон бэхлэний тооцоон дээр ажиллаж байгаа. Тэгэл 2022 оны 1 сарын 3-наас ирсэн шүү дээ. Яад тийм Монголд ажиллахаар болов Германд ажиллах, Монголд ажиллах ялгаа ямар хувь байна? За би чинь аавынхаа гэрээс гараад гатгшаацсан. Тэгээд одоо ингээд бодохоор 12 жил Германд байсан байна. 7 жил нь сураад 5 жил нь ажилласан. Тэгээд Германд бол яг хуу эрэгтэй хүн бол гэрээ багал санд юм билэ. Эхэндээ бол ерөөсөө гэрээ санаагүй. Харин удах тусмаа л ер нь нэг идээшихгүй гэдгээ хараал. Тэгээ нэг л их нэг юм дутаал те. Нэг хоронч гэдэг юм уу, гэр бүлч гэдэг юм уу. Тийм юм дутагдаалсан. Анхаа үед бол нэг тоохгүй. Тэгэл герман орчин ч өөрөө сайхан стрессгүй, цалин үс боломжийн те. Тэгээ ажлынхаа цагаар ажиллаа хичүүл үлдсэн цагийн дандаа чөлөө цаг болдог те. Одоо амьдрал нөгөө ажлын баланс гэж байдаг шүү дээ. Аюу гой хангагддаг. Гэхдээ л нэг юм дутаадсэн. Тэгээ тэр нь дамжиж авсаар агаад яг одоо яг коронатай золгоод тэгээ коронавиг үеэр ч нэг амар хүмүүс нэг депресс гэх юм уу нэг сонин үедээ тулгарсан гэж ярьдаг шүү дээ. Тэр нь надад тохиолдсон байх. Би тэгэл ерөнхийдөө оноор санаал юм Монгол буцаа юм байна. Нэг л хідээшгүй. Тэгэл нэг коронавиг үеэр чинь хэдэн сараар өрөөндөө ганцаараа байгаалтай. Тэгэл нэг юм дутагдаал нэг хөвчгүй байгаа юм санагдаал. Тэгээ ер нь ажлаа соёлыг Герман дотор ажлаа соёлыг орчин соёлыг гэж ботсон үе дээр Bod International-с надтай холбогдоод нэг санал тавьсан. Тэгээд дээр нь бас ер нь гэр бүлтэй ч гэсэн аав ээжтэйгээ ойрхон бай те хэдэн удаа наслаа илээ гэж бодоод ер нь хорон руу ярих шийдэд. Тэгээс Монголд ажиллах хэрэг байна тэгээд одоо Монголд ажиллах Германд ажиллах хоёрын ялгаа ер нь ингээд харахад би яг Монголд ажиллаад нэг удаагүй л байна л да. 7 сар болж байна. Тэгтээ ингээд хараад хахаар сайн тал байна, мууч тал, юм угаасаа л дандаа хоёр талтай шүү дээ. Сайн тал, муу тал гэж байгаа. За сайн тал нь хэм бол Монголд шийдвэр их хурдан гардаг юм байна. Маш хурдан шийддэг те асуудлыг дорн шийддэг, ажлыг хурдан явуулдаг. За тэр утгаараа байна. За ажлын цагийн уялдаа бол бас харьцангуй флексибл те уян хатан. За сул тал нь хэм бол төлөвлөгөөт ажил гэж бас жоохон тотмог байд юм байна. Хэмингээ эртнээс төлөвлөөд ингээд яг тэр төлөвлөгөөний дагуу ингээд те яг энэ хэсэгт нь ийм юм, энэ хэсэгт нь ийм юм, энэ хэсэгт нь ийм юм гэдэг юм айгуу тотмол санагдсан. Гэтэ яг бүрэн бол танилцж амжааг байна. Тэгээ яг Монголд ирэхээр болсон чинь яг таны яг өмнө ажиллаж исэн одоо чиглэлийн төсөл гараад ирэхээр яаж хүлээж авсан? Айгуу гоё хүлээж авсан шүү дээ. Хүрээдрээчээ гэж гамшигласан. Ер нь бол энэ төсөл чи өөрөө Монголдо хамгийн анхны төсөл монголчууд хизээч ямар нэгний дотор юм барьж үзээгүй. Дандаа л дээр нь барьдаг те газрын дээр нь л юм бариад байгаа шүү дээ. Одоо л 20-30 давхар барилга дээр бол асуудал монголчууд өөрсдөө барьчихаа шүү дээ. Газрын дотор нь юм барьж байгаа бол ойдлогоо сур алга. Социализм үед угаасаа бор өндөр янз янзын урхан байсан. Гэхдээ тэрийг дандаа л Оросууд барьж өгсөн шүү дээ. Ойдлогоо үлдэхдээ бас монголчууд бариагүй барихгүй байна. Дандаа австралиуд гадаадууд нь өөртөө барьчаа те. Яг монголчууд үндэсний компани ингээд төслөө ахлаад эрхийг үүсгэж яана хэлчихэд төсөл Монгол байхгүй анхдагч. Тэгээ яг миний мэрэгчлэр сурсан хүн яг ийм төсөлд монгол хүн ийм төсөл төр Монголдо ажлыг гэвэл энэ төсөл ер нь өөр төсөл энэс өөр төсөл олдохгүй байх гэж бодсон. Тийм учраас надад бол бас алдчих болохгүй боломжийг санагдсан. Яг одоо ажиллаж байгаа төслийн талаар буюу яг богдхан төслийн талаар ярил тэг тайлбарлал. За богдхан төсөл өөрөө нийгэм эдийн засаг улс төрийн хувьд маш өндөр ач холбогдолтой төсөл. Би хувьдаа ч гэсэн тэгж бодож байна. За нэгдүгээрт геополитикийн хувьд Орос Хятад хоёрын хоорондох ачаа хэргэлт дийг тодорхой хэмжээгээр илэрхий нэмнэ. Дээрэс нь за одоо монголчууд бас төмөр замаа өөртөө барьж сурлаа.
дээрэс нь энэ гүүр түнэл гэдэг стакадын гүүр түнэл гэдэг одоо онцгой төвшөлтэй бүтээн байгуулалтыг бол монголчууд өөрсдөө хийх гэж байна. Тэгээ энэ нь бол миний хувьд бол бас Монголын одоо үйлдвэр барилга хүсрэлтийн салбарт маш том хүсрэлт авчирна гэж бол бодож байгаа. За нэг удаа газрын доогоор юм бариад сурчна гэдэг бол тэгээд дараагийнхаа төслийг бол ямар нэгэн гадны технологи, гадны экспорт, мэргэжлийн байгууллагуудаас хараад бусаар өөртөө юм хийж чадна гэдэг бол бас хөгжлийн хүлээснээс амар сайн гарчаал тийм боломж гэж би харж байна. Ганц миний хувьд биш, улс орныхоо хувьд маш том хөгжлийг авчирна гэж бодож байна. Дээрэс нь бас энэ төсөл төвжирлийг бууруулах бас нэлийн асуудалтай гэдэг байна шүү дээ. Тий, энэ төсөл чи өөрөө Ашант Майнд өртөө хоёрыг холбон богд болын урдурт тойруулж холбоно. Тэгээд Тарасыг бонгосох зорилгоор хоёр хэсэг газар түнэл барьж байгаа. За энэ түнэл бол бас тодорхой хэмжээний урт. Уртаараа бол бас дэлхийд тийм бас жижигт орохгүй төсөл. Тэгэхээр нэлээд хариуцлагатай том хэмжээний төсөл байгаа. За тэгээд энэ төслийн өрөөнд авдар уул богд өшгтөн өндөгөөс баруун хашаа авдар гэдэг уулыг ер нь хөндлөн нөхөлж гарна. Тэгээд эмээлтийн тэнд бас түнэл тавигдана. Тэгээд туул голын сав хүндэд бас урт түнэл стакадын өндөр одоо гүүрэн байгууламж байгуулагдана. Одоо манай Улаанбаатар хотын төвжирлэл чинь бас гол асуудал нь яг хот дундуураа ингээд төмөр замаа тавьсан дээ. Тэнгүү тэн дээр яг 4 гарамтай. 4 гарам дээр бол 230 минутын зогсолтыг хоногт хийдэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ асуудлыг ер нь хэдэн хувиар бууруулах боломжтой юм. Ер нь одоо энэ гол дундуураа явсан төмөр зам огт байха болох юм уу? Эсвэл байх юм уу? Ганцхан богд ханаараа явах юм уу гэдэг дээр бас юм асуулт байна л да. За яг хаа тэр бага төмөр замыг энэ бүр аавна гэдгийг л зөв сумын авзаргаал мэдчихэж байгаа. За би бол хувьдаа тэр тооцоо моцыг нь харсан. Яг тэр гарам дээр төмөр замаас олж хаагддаг тэр юу шүү дээ. Тэр бол 50-60% буурах юм бэл. Яа тэгэхээр хэмжээний Улаанбаатар зогсох шаардлагагүй, дундуур нь явах шаардлагагүй том хэмжээний ачаа хэрэгэлт бол богд ханаараа явчихна. За хэрвээ өөр шийдлэр одоо эмээлт төртөө дээр одоо жишээлбэл ачаа хэрэгэлтэд зогсоогоод Улаанбаатар руу орох хөдөлгөөнүүд эндээс зохицуулах юм бол магадгүй бас тэр дундуур нь явсан төмөр замыг буулгах хэмжээний шийдэл байж болно. Тэгэх юм бол бүрэл сайн. Техникийн хувьд бол би бол хувьд бас боломжтой гэж хардаг. Зүгээр төлөвсөн төлөвлөгөөний хувьд бол яг тийж бол төлөвлөсөн гэж бодохгүй. Тийм төлөвлөгөө бол одоохондоо байхгүй шүү дээ. Тэгээ ямар ч гэсэн Улаанбаатарын төгжрэлт бол тодорхой хэмжээгээр эргээр нөлөөлөл тий. Далдуурхайн салбарт за энэ түнэлийн салбарт ажиллахын сайхан нь юу юм? Бас хэцүү хүндрэлтэй талууд бас байгаа шүү дээ. Энэ талаар ярилцъя. Шантармаар санагцсан юм байна. Шантармаар үе байсан уу? Жижигхэн түүхээсээ олцвол. За ер нь угаасаа л далдуурхай гэдэг чинь өөрөө сонсоход л айгүй тийм юугаас тэ хүн нөхцөлтэй сонсож байгаа сте. Газрын гүнд, харанхуй, тоостой орчинд олон цагаар тэргээл ер нь хүндрэлтэй нөхцөл бол яг тийм нөгөө өдрийн хэлжээр 12 цаг ажиллахаар ер нь яг ростертэй үед нар үздэггүй. Жишээлбэл би нөгөө Казахстанд ажилладаг байхдаа өглөө 6-аас орой 8 хүртэл шөнийн өдрийнхээ хэлжиндээ тэгж гардаг байхгүй. Тэгээ өглөө 6-д орохоор ингээд нар гараагүй байдаг те. Орой 8 гэдэг уурхаагаас гараад ирэх нар хэдий шингэцсэн байдаг. Тэгээ 5-7 хоног явахд би 5-3 ростероор ажилладаг гэсэн юм. 5-7 хоног яг тэгж ажиллахаар нэгдээд хүн амар нөгөө депрессын байдалд орчтой. Нар үзэхгүй бол нар ч юм бол өгн хүний биед амар чухал одоо элемент шүү дээ. Д витамин одоо стресс тайлахыг үрээд тийм. За дээрэс нь тоостой орчин байна. Баян масктай ажиллана. Тэгээ хөлрөн би өөрөө нүдэн шилцүүдэг учраас хөлрөн гэдэг юм аим хэцүү байдаг. Дээрэс нь халуун газрын гүн нөгөө нэг 100 м доошлох тусмаа 1 градусаар газрын гүний дулаан нэмэгддэг байхгүй. Тэгэхээр тэр температур чинь доошогоо километрийн юунд бол 20-30 градус болж байна. Чулууны өөрийнх нь хувийн температур нь 20-30 бол авчдаг байхгүй. Тэгэхээр халуун гэрэлгүй. Тэгээ байгуу дуучин мэт тэр том тачгаас өрмийн машин тэр нөгөө сонсмолууд чинь тэр даавар наашаа цаашаа явах амар дуучин мэхтэй.
Тийм. За дээрэс нь нөгөө энэ бол олборлт биш, нөгөө бүтээн байгуулалт. Би бол яг нөгөө газрын доор ингэж юм барих бүтээн байгуулалт тэр чиглэлээр явдаг учраас айгүй тийм цагийн дарамтанд ажилладаг. Одоо энэ сард тэдэн метр нэвтэр гээл те. Тэдэн метр түнэлээ чи энэ дотор барьсан байх хэвээр. Тэр нь цаашаага уурхайхаа юм уу эсвэл захиалагчгаа төлөвлөгөөнд орцсон те. Тэр төлөвлөгөөндөө багтаахыг шаардна. За тэгээ дээрэс нь аюулгүй ажиллагаа янз янзын юмнууд ингээл тэр нь бол айгүй хүнд хэцүү. За дээрэс нь хүн л юм чинь хүн байгаа газар заавал асуудал байна. Тэ хүний одоо алдаа эндэгдэл худлаа ярих янз янзын юмнаас болоод даавар осол гэх мэт айгүй хүндрэлтэй. За сайхан тал нь гэх юм бол юм барьж бүтээж байгаа юм чинь барьсан юм харах гоё гэдгийг. Тэгээ ингээд сарын өмнө жиростро дуусгаад ингээд явна. Сарын дараа чамайг буцаад ирэх чиний хийжсэн юм чи ингээд өмнөх байсаас ингээд хэдэн зуун метр хол олцсон те ингээд чи энийг барьсан шүү гэж бодохоор яг үр дүн хараад гоё ярьдаг те. Тэгээ бас нөгөө энэ чи өөрөө нөгөө амар хүнд мэрэгжил, нарийн мэрэгжил тэгээд хүн болго хийж чаддаггүй. Энэ чиглэлийн нарийн мэрэгчлүүд зөвхөн байдаг. Монгол жилтгүй дэлхийд айгүй зөвхөн байдаг. Тийм учраас энэ хоорхон мэрэгжил эзэмшсэнтээс өөрөөр бахаргаал гоё байдаг шүү дээ. Ихэд бол барилгын салбарын бас хамгийн хүнд бүтээн байгуулалтад ажиллаж байгаа шүү дээ. Казахстанд ажиллаж байхад л юу далд урахад аяг хэцүүсэн дөө олон цаг далд урахаа нар үзгүй. Дээрээс нь захиалагчийн нарамч шахалт тэгээл аюулгүй ажиллаа хангаж ажиллана. Дээрээс нөгөө газрын гүний нөгөө чулуулагын нөхцөл чинь хоногоос хоногт амар өөрчлөгдөх. Нэг өдөр аюу гоё ингээл нуралт багтаа чулуу явж яснаа маргааш өдөр нэг тэслэгийн дараа ингээл ил сайрах шиг ингээл гоожол урсаал өөдөөс ингээл юу юуг зөвлөгөө ороод ирнэ. Эсвэл ингээл агуулдуу давхар гэж ясна ус агуулдаг давхартай болоод ирэнгүүл хэмжээний ус ингээл бүр юу юуг шүүрээд ороод ирдэг. Тэр мэр юм аягүй хэцүү дээ. Тэгээд тэр хүн нөхцөл богино хугацаанд аюулгүй ажиллагааг хангаад чанартай сайн юм гэдэг нөгөө яг удирдлага багийн ахлагчийн ур чадвар юм шаарддаг. Тэгээд дээрэс нөгөө уурхаад ажиллаж байгаа хүмүүс яг л нөгөө дэд тусралгүй ингээл яг мэрэгчлэрээ нэг 45 курс ч юм эсвэл 2 жил нөгөө темп сурж ороод ирсэн хүмүүс байгаа шүү дээ. За хараал ерөөл хэлнэ, нүд хариулна те. Тэгээ яг миний хэлчин дээр нэг юу болсон юм аа, нэг Орос залуу аюулгүй ажиллагаа алдчихад уг нь ингээ нөгөө тэслэгийн дараа ачичаад нөгөө аюулгүй шүршил бетоноор шүршиж эхлээд чулууг доктортой болох хэрэгтэй байхгүй. Тэр гормоо алгасаад нөгөө ажлаа хурдан хийх гэдэг нь шүү дээ. Захиалах шаардлага өнөөдөр та нар тэдийг нэтэр гайл ингээл тэгээд идэг. Тэгээ би нэг аюулгүй бид нар нөгөө нэг тэр дуурахад 2-3 юм мөрөгцөгтөр зэрэг ажил. Би тэр мөрөгцөгтөр ачлалтыг хянчаад нөгөө мөрөгц рүү явж их хооронд нэг осол болсон байгаа байхгүй. Тэр ослын юу гэхэлэр нөхөр бэлгээгүй юуны доор ажиллаж гад хажуу талаас нь азар тэр чулуу хажуу талаас нь унсан. Одоо ийм нэлээд том чамдаамны хэмжээтэй том чулуу гусаж орж маань өний хөлийг нь дарсан байгаа байхгүй. Тэгээд дарахтаа хоёр хэсэг газар нь хуглаад тэгээд нөхөр ингээд тэр шүний хэлжин туссан. Тэгээд нөхөр нь надаас гуйж байгаа байхгүй. Би ингээд одоо ингээд аюулгүй ажлын алдаа гаргачлаа. Тэгээ энэ бол одоо ингээд Казахстаны хуулиараа тэр хүн ажилтны буруу те аюулгүй ажиллагааны гормыг дагж ажиллах учраас ингээд өөрөөртөө аюул учруулсан ингээд эдгээр ажлын байран дээр ч гэсэн тэг ингээд тэр хүн шууд ажилласаа торгуултаар хаалгаддаг байхгүй. Тэгээ надаас гуйж байгаа уучлаарай ингээд би ингээд Оросоос ирсэн. Оростой эхэлдэг байхгүй. Тэгээд би 2 хүүхэдтэй манай эхнэр ажилгүй. Би ингээд ажилласаа хаалгадсан бол ингээд манай амьдрал сүрнэ. Та ингээд намайг ингээд юу гэдгийг хатуулснаас унаад ч юм ингээд яасан гэд хэлээд өгөөч ингээд ингээд нуугаа дараад өгөөч гэд гуйж исэн. Тэгээд би тэрийг л гуйлтыг хүлээж авахгүйс яач ботсон болохгүй шүү дээ. Тэгээд нэг алдаа дараагийн 1000 алдааг уучлна гэдэг шүү дээ. Тэгэхээр тэрийг бол ингээд одоо тухай бүрт нь мэддэгдээд ингээд тэр хүн ажилласаа хаалгацсан байгаа. Тэгэхээр тэр шийдвэрийг гаргахад надад аяа хэцүү байсан. Тэр хүн ингээд гуйж хахад тэр 2 хүүхэд нь ингээд өсгөлэн байгаа гэдгийг сонсохоор нүдэнд харагдаад. Тэгээд тэгсэн ч гэсэн аяа хэцүү байсан. Тэгэл одоолтол дэмий чи яач удаа л гэж бодогдтiin. Тэг яг ажил мэргэжлийн үед бол нэг тиймэрхүү. Өөрөөс зөндөө осол уурхаан доор одоо автомашиныхаа доор хөлөө даруулсан ч гэдэг юм уу те. Богоон дайруулсан тэр тиймэрхүү хэрэгүүд л гарч ирсэн. Хүндрэлтэй. Ер нь бол газрын хүний барилга байгууллагын нэлээ хүн нөхцөлд ордог. Аюулгүй ажиллагааг маш өндөр төлөвлөлт зохион байгуулалтанд явуулахгүй л ер нь тэгэл хүний амь насаар хэмжигддэг. Тийм онцлогтой. Мэдээж бас ажил эхлэхийн өмнөөс төрөл бүрийн шинжлэх ухааны
гэдэг ч юм уу техникийн салбаруудаар судлагдчихэж төлөвлөгөөтэй явж ижил энэ ч одоо аюулгүй шүү дээ. Тэр яг одоо бол бас яг энэ судалгаануудын ажил богдхон дээр явж байгаа гэж ойлгож байна. Бид нар бол энэ төслийг ямар нэгэн судалгааны үр дүнгүй өргүүлж авсан. Тэгээд судалгаагаа өөртөө хийж байгаа. Тэгээд энэ судалгаан дээр аливаа юм нөгөө заавал анхдагч дата маш зөв байж иж төлөвлөлт тооцоо маш нарийн гардаг, алдаа мадаггүй гардаг. Тэгэхээр бид нар энэ дээр бол маш болгоомжтой, маш нарийн урт хугацаанд төлөвлөж иж энэ ажлаа хийж байгаа. Миний нүдээр бол энэ ажил дараа нь яг энэ техниктэй холбогдолтой хүний нуруунд дээр очих чулуугаар хэмжигдэх учраас яг тэр Европын олон улсын стандартын дагуу тэгээ юу ч орхигдуулгүйгээр харин ч бүр илүү сайн нарийн төлөвлөж хийгдэж байгаа. Цаг их авч байгаа. Тэгээ одоо манай төслүүд уртын талбайгаас эхэлж байгаа. Тэгээ Монголдоо л номер 1 гэгдэх туслан гүйцэтгэгчээр энэ ажил хийгдэж байгаа. Хяналт шалгалт сайн, нарийн төлөлт тооцоотой. Одоос геотехникийн судалгаа хийгдэж байна. Тэг яг л тэр хийж байгаа. Геотехникийн судалгаа. Геотехник гэдэг маань өөрөө яг тэр чулуулгын механик үйлчлэлтэй нууралт одоо хасаг те одоо нуурж ирэх тэр одоо юмнуудыг судалдаг. Тэгээ тэр чин цаашлаад нэг бэхлэгийнхаа зардлыг тодорхойлдог. Хэмжээний материал орох уу одоо баг цуцантай бетоноор тэрийг бэхлэх үү анкраар бэхлэх үү гэдэг нэг тэрнээсээ хамаардаг учраас энэ судалгаа өөрөө амар ач холбогдолтой. Тэгээ бас нэг геологийн нэг тогтоц тэр нөхцөл байдлаас шалтгаалаад одоо тэр хаана барих уу түнэлийн хаана барих уу гэдэг нь солигдож болно гэсэн үг. Тэ. Ер нь бол мөнгө байх юм бол технологи байгаа юу ямар ч нөхцөлд юу ч барьж болно те. Японочууд жишээлбэл усан дотор түнэл барьж те. Хамгийн гол нь мөнгө санхүү. Гэтэ хүн ямар хэмжээний мөнгө тийшээгээ оруулах гээд ямар хэмжээний тоног төхөмж оруулах гээд байгаа мэдхийн тул заавал судалгаа хийж тэрийг тогтоодох шинжлэх ухаан практиктаас суурьсан. Тэгээ бид нар бол тэрийг хийж байгаа. Та яг энэ богдоход төслийг те энгийнээр хамгийн энгийн байдлаар те 3 үлбэрт ч юм уу яг тайлбар заяа ийм зүйлийг хийж байгаа манай төсөл ер нь бол гол агуулга нэмээ гэд тайлбарлаад өгвөл. За нэгдүгээр богдхан төмөр замын төсөл улс төрийн эдийн засгийн ач холбогдлыг ярьсан. За дээрэс нь Монголын хамгийн анхны түнэл гэдэг утгаараа бод группт тэр энэ төсөлд ажиллаж байгаа хүмүүсийн ч хувьд маш том боломж. Тэгээ маш том хариуцлага. Тэг ямар нэг юм анх юм эхлээд тэрний бүтлгүүч юм бол ер нь тэр талаарх дахиж хүн ярихаа болчдөг шүү дээ. Магадгүй түнэл гэж ярихаа болчих юм бол те монголчууд чадахгүй байна гэдэг. Тийм учраас энэ төсөл нэгдүгээрт маш том хариуцлага, дээрэс нь маш том боломж. Тэгээд энэ утгаараа одоо нэг түнэл бариад үтчихэд одоо бид нар хичнээн 10 жил метро ярьж байгаа л те. Метро энэ түнэл өрөөг адилхан. Тэр дараагийн төсөл бас метро байж болно. Тэгээ алсын араагаараа энэ төсөл бас нэгдүгээр улс төрийн эдийн засгийн хажуугаар Монгол инженеруудын чадамж амар маш өндөр хэмжээнд өснө. Тэ алин болгоно одоо шарт талгаатай хүмүүсээс юм заалгаал асуугаал тэ айгаал явж явах тэ одоо бол Монгол инженерүүд өөрсдөө юм хийж чаддаг цаг нэрсэн чаддаг гэдгээс харуулна. Тавчхандаа юм лээ. Эдийн засгийн хөгжил бол богино хугацаанд бол тасар эрчимжих хэлтэлтэй байдаг шүү дээ. Ер нь бас эргэлтийн хэлцэг гэж харагдаж байна шүү дээ. Тэгээд дагаад бас одоо энэ хот суурин газар дүүргүүд тэгээд одоо суурьшмал бүс гэдэг дагаад төмөр замын нэг трасс чиг дагах хөгжил бол бас нэлийн хөгжөөр байна шүү дээ. Тэгээд нэг энэ шиг хаашаага төмөр замаар яваад тэр сэлэн мэлэн рүү явж үзсэн үү? Дагаад амар их суурьшмал байгаас тээ. Одоо гадны улсуудыг харахад гэсэн яг ингээд дагаад хөгжчихтэй. Ингээд дагуул хот гэдэг чинь одоо энэ хөшгтийн хүнд юм дээ. Тий. Ер нь бол зам дагж хөгжил гэдэг чинь нэг үнэн баггүй. Тэгэл тэр төмөр замыг дагаад суурьшил эдийн засаг хүн амын одоо амжиргаа дээшлэх те талдаах чадвар ч гэсэн сайжрах. Ажлын байр нэмэгдэх. Эдийн засаг чинь шууд утгаараа тэлж байгаа байхгүй. Ажлын байрнаас ахуулаа те. Инженер хүнд ер нь ямар ур чадвар зайлшгүй байх ёстой юм бэ? Одоо миний ажилдгаар бол инженер хүмүүс аюу тийм логик сэтгэлгээ сайтай тий юмыгаараа өөр хардаг стратегч ч гэдэг юм уу тий тооцоолол сайтай ингээд
ур чадваруудтай харагддаг. Тэ байх ёстой юм шиг тэ тэр чиглийн ур чадварууд нь султан хүмүүс нь одоо хэцүү байдаг ч юм уу тэ иймэрхүү ажиглагддаг. Тэгэхээр яг одоо нөхцөл байдал дээр тэ таны хувьд инженер хүн ямар байх ёстой юм бэ? Ямар ур чадварууд байх ёстой юм бэ? За нэгдүгürt инженер хүн мэдээж инженер болж байгаа юм чинь онлынхаа шалгалтыг өгөөд номыг үзээд гарч ирчаа тий. Яг амьдрал дээр гараад инженер хүн ямар байх ёстой гэх юм бол инженер хүн гэдэг бол миний нүдээр асуудлыг инженерээр шийддэг, инженерлэг сэтгэлгээр шийддэг мэрэгчлэл гэж хардаг. Асуудлыг шийднэ гэдэг маань өөрөө тэр асуудал байгаа бүх анхтач мэдээллүүдийг маш сайн 100% судалж мэдсэн байх хэрэгтэй. Асуудлаа маш сайн ойлгосон байх хэрэгтэй. За хоёрдугаарт нь инженер сэтгэлгээтэй байх хэрэгтэй. Тэгэхээр бас та яг энэ чиглэлдээ бас өөрийгөө бас нэлээд хөгжүүлж ирсэн байх тий. Тэгээд ер нь яг өөрийгөө яг яаж хөгжүүлж ингэж туршлагажуулж явдаг вэ? За ер нь бол би зөв хөөнийхөө хувьд өөртөө байн айгу одоо голомтхон ханддаг. Тэгээд одоо жишээлбэл би нэг 50 бүтэн цаг кино үзэж чаддгүй. Чи шал тэний энэ кино үзэж чадаа яа тийм ч гэж бодогдол те. Энэ кино үзэж чадах цаг алдаад байгаа юм шиг санагдал. Тэгэл заавал нэг нэмэлтээр нэг юм уншаад тэгээд энэ тэнд ном зохиол сэтгүүлтэй юу вэ те. Заавал нэг юм уншдаг, сонсдог. Аль болох цагаа өөр бүтээлтэй өнгөрүүлэх хичээдэг. За жишээлбэл би одоо миний мэрэгжлийн ур чадвар сүүлийн 3 жилд би яг 70 турхад ажиллаж эхлээд эрс сайжирсан гэж боддог. Би 70 турхад ажилладаг байхдаа 2-3 тийм сурах бичиг аваад өдөр болгон 70 турхаар ороод те цаг гарвал тэрийг уншдаг. Тэ миний ном одоо ингээл галтаас юм байгаа. Тэгээд доошоо хаа шороо ихтэй. Тэгэл шүсч мэдцээр байгаа дөр амар галтаалгацсан. Тэгээд зүгээр үедээ гэж хүртэл ингээд би кино үзэхдээ хүртэл өөрөө шагнадаг те. Чи өөрийгөө хөгжүүлсэн бол өөртөө одоо би энэ зорилгот хүрэхийн одоо зорилгоо ухамсарлаа шүү дээ. За энэ л биний хүрэх юм байна гэдгээ ухамсарласны дараа би тэр лугаа хүрэхэд бол юу хийсэн байх вэ гэдгээ тодорхойлцоод тэр их тодорхойлсон зүйлээ өдөр тутамдаа хөвшүүлээд тэр хөвшүүлсэн юм өдөр тутамдаа яг тухайн өдрөө хий гэж бодсон юм хийчихвэл би өөрөө амар шагнадаг. Кино үзэл. Гэхдээ кино үзэхдээ одоо юу гэдэг гадаад хэлний ач холбогдол төр нь англи сабтитлтэй кино үзэж өөрийнхөө англи хэлийг сайжруулна. Тэ орос сабтитлтэй үзнэ. Жишээлбэл сүүл би касан ажиллаж байхдаа бас орос хэл дээр кино янз юм үзэж ном зохиол уншиж байдаг гэсэн. Дээрэс нь хэлний бэрхшээлээс аягүй гарах хэрэгтэй. Хэлгүй хүн бол аягүй хүлээстэй юм байна. Хэлтэй хүн бол далавчтай хүн те. Хэлтэй хүн мэдхгүйг нь зулан байхгүй, мэдгүй ч гэсэн хүн судлаад уншиж болно. Тэгэхээр хэлний бэрхшээлээс хамгийн түрүүлж гарах хэрэгтэй. Тэгжээч хүн өөрийгөө хөгжүүлнэ. Тэг өдөр тутам цаг л байвал заавал гадаад хэллээ. Тэ өөрийгөө сонирхсон тэр одоо таалагддаг хэлээ тодорхой хэмжээнд өдөр болгон бас сайжруулж явах хэрэгтэй. Тэг хэл сургаас эхлээд сүний хөгжил нэмэгдэнэ. Та ер нь амьдралдаа юу бүтээхийг хүсдэг вэ? Би ер нь өөрийгөө жоохон боловсрч яваа. Одоо нас би гүцэж яваа. Нас би гүцгээл явж байгаа хүн гэж боддог. Тийм нас би гүцгээд явж байгаа хүмүүсийн хүн болгон л боддог бах тийм амьдралын зорилго юу юм? Хүн яагаад төрсөн те яагаад юуны төлөө амьдраад байгаа те яах гэж ингээл өдөр шөнөгүй ингээл зүтгээд байгаа ингээл те. Тэгэл угаасаа хүн амьдралаа төгсгөл тэгэл явдгаараа явна. Гэхдээ тэр болгоно авч явахгүй те. Тэгэл явна. Гэхдээ заавал нэг юм энэ дотор нэг зорилго хэрэгтэй те. Утга учир хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тэр утга учир бол өөрийн сонирхол, дуртай зүйл бүх юмтай холбогдсон байх хэрэгтэй. Би бол ямар нэг юм үнцэтэй зүйл үлдэхийг хүсдэг. Тэ мөр очдоо ч гэсэн те. Нийгэм ус төрдөө ч гэсэн. Манай монголчууд ч ингээл ажиллаад тахаар айгүй тийм эх оронч хүмүүс идэг шүү дээ. Япон, Солонгос, Герман, Австри, Нидерланд дээр явж байхаар монголчууд ингээл заавал нэг төгсөөл очиод эх орондоо ирэх хэрэгтэй юм хийчих юмсан гэдэг хүн болгон тийж ярьдаг хөсөл тэмүүлтэй. Бусад үндснүүдээс одоо ялгаатай. Гадаад байгаа бусад үндснүүд бол тэ яаж амьдраад дэвшлэх үү? Нэг Герман илүү цалинтай гоё эндэл байж байгаа нэг тийм боцох сонирхол байхгүй. Монголчууд л заавал эх орондоо буцна хэрэгтэй юм хийнэ гэж боддог. Миний мөрөөдөл бол
анханасаа л Улаанбаатарын метро байсан. Би бол эцэг нэг цагт Улаанбаатарын метрог байрлцсан байрна. Тэгээд энэ мөрөөдөлтэй маань Богдахан төсөл шууд холбогдож байгаа учраас энэ утгаараа одоо миний ажил, амьдрал, хувийн сонирхол, одоо хобби бүх юм энэ төртэйгээ холбогдож байгаа. Хамгийн их одоо баярлж талархаж хүлээж авдаг зүйл чинь юу вэ? Одоо хүнд талархмаар байна? Юунд талархмаар байна та? За ер нь бол эдийн хүн болго хэлдэг ч гэсэн би бол аав ээжтэй л талархдаг. Тэгээ манай аав ээж хоёр намайг хизээч чи ийм хүн бол ийм мэдлэгтэй бол ийм ундаг хүн бол гэж ерөөсөө тэгж үгэлж зааварчилж байгаагүй. Тэгтээ өвлөр дөрөллөөраа намайг ингээд бас өөртөө харамсахгүй төвшин хүмүүжүүлж чадсан. Тэгээ манай аав ээж хоёулаа тухайн зүйл холбоод боловсрол эзэмшсэн инженер хүмүүс байдаг. Тэгэл би аав ээжийг хараад ийм хүн болно гэж хэлсэн. Тэгэхээр одоо тэр хэмжээнд тийм ухаан гаргаж намайг хөнгөжүүлсэн нэг талгарч авдаг. Таны хувьд бас нэлийн авьяаслаг гэж сонссон шүү дээ би ч. Ер нь хамгийн сайн хийж чаддаг зүйл чи юу вэ? Би бол хоолон сайн хийж чаддаг. Спорт урлагийн байсан юу вэ? За сагс хөл бөмбөг тодорхой хэмжээнд тоглолчин. Волейбол тоглолчин. Дээрэс нь би нөгөө 10 жил тахтаа нөгөө бейсбол тоглолдог гэсэн. Тэгээ бейсбол тоглолдог. Монголд бол сайн актер хөгжөөгөө. Гэхдээ Япон солонгосоос ирсэн нөгөө дасгалжуулагч мэрэгчлүүд хараад намайг амар ирээдүйтэй гэж хэлдэг байсан. Гэхдээ чи жоохон намхан юм байна. Өсөх хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээ ер нь л спортод дуртай, хайртай. Тэгээд ямар ч спортыг ер нь хийгээд тоглоод сурчин. Дээрээс нь нөгөө нисдэг тав фрисби гэдэг ultimate frisbee гэдэг Германд бас амьдарч байхдаа тоглодог байсан. Тэгээ Германд хата нөгөө софтбол, нөгөө бейсбол софтбол хоёр чинь ойролцоо шүү дээ. Германы оюутны лиг тоглодог гэсэн. Оюутны лигийн авраг болж илаа. Монголд бол бейсболын зэрэгтэй. Ямар ч спорт ер нь аюу ойролцож байна. Тэр бас нэлээ идэвхтэй амьдардаг байсан аа. Ер нь бол шинэ юм суралцах тийм юу их байна те төрлөх юм. Тий, ер нь шинэ юм сурах бас гайгүй. Амьдралыг тгсээтэй. Тий. Монголд ирэл жоохон. Хоол хийх сонирхол хаанаас төрсөн юм? Хоол их сонирхолч угаасаа амьдралын шаардлаар өссөн шүү дээ. Герман тэр олон жил ганцаараа гарч нэг хоолоо өөрөө хийж идэнэ. Тэгээд ер нь бол бас цахилхуулгүй. Миний цовын чинь Германд бас нэг брэнд л шүү дээ. Бод дотор ч одоо нийтээ 5 газар 21 хилцсэн байгаа шүү дээ. Нэлийн өргөн цаг хэрэгтэй. Хамгийн их одоо сонирхлыг чинь татсан, хамгийн ажиллаж үзмээр нэг өдөр ч болтгой ажиллаж үзмээр байсан хилцс байдгүй. Эдний хилцээ ямар гоё. Тээвэр зохицуултын хилцс. За тэнд чи яг нэр нь юу лээ? Аж ахуй тээвэр зохицуулт тий. Тэнд би ямар жолооч хийх хэрэгтэй шүү дээ. Яг амар гоё тэгэл гон уу яваал бангаж машин барайл би өөрөө бас машин барих сонирхолтой тэгэл байгаль янз бүрийн одоо байгалийн орчноор ингээл машинд яваал надад тийм нэг юм адлын авталтай мэрэгч шиг санагдаад байна шүү дээ. Тий. Өдийг хүртэлтэй өөрийгөө бүтээхэд их хэрэг болсон зуршил, хэвшил юу вэ? Дээрэс нь бас одоо хүн ингэдэг нэг юм баян хийхийг хүсдэг ч гэсэн хийж чаддаггүй зүйл бас байдаг штэ. Ингээд нэг хэвшиж болгох юмсан, эрүүл хооллох юмсан ч юм уу, эсвэл нэг баян дасгал хийх юмсан, алхаад ажилдаа ирж яхансан ч юм ингээд хүн болгоны хүсдэг хэрнээ хийж чаддаггүй зуршил бас байдаг штэ. Тэгэхээр таны яг баянга ингээд хэвшүүлж дадал болгосноороо магадгүй танд амжилт авчирсан зуршил, хийхийг хүсэж байгаа тэр хэвшүүлэхийг хүсэж байгаа дадал зуршил бас юу байна вэ? Нэгдүгээрт эрүүл мэндийн талаасаа би аюу их асуудаг. Өдөрт бараг доорож 3 литр усуудаг. Бөглөөсөд шүтээ аваачаад хамгийн түрүүлж усуудаг. Манай офсийнхан ч мэдж байгаа. Хэр их ус хумцар савны хог гаргадаг гэдгийг юм хэлээд өгөх байх. Ус угаасаа нөгөө хүний тархины гол тэжээл эрдэсийг одоо тээвэрлэдэг бодтой хүчил төрөгч мэдээж одоо түшин болж байгаа. Тэгтээ яг дамжуулж байгаа медиа нь бол ус. Тэгэхээр усаа сайн хэрэглэж усууж иж хүн эрүүл байна. Толгоосоо ажиллана. За тэгээд дээрэс нь миний нэг юу гэдэг нэг хувьдаа баримтлагдаг зарчим хүн мэдэхгүй гэж болно. Мэдхгүй байхаас хүн айж ах хэрэгтэй. Хүн мэдхгүйгээсээ үл айж болохгүй. Хүн мэдхгүй гэж болно. Тэ Альберт Айнштейн ч хүртэл мэдхгүй юм зөндөлөөсөн байж таарна шүү дээ. Тэгэхээр яг хүн мэдхгүйгээ үл хүлээн зөвшөөрч явах хэрэгтэй.
Тэрнээсээ тэгтээ мэдхгүй нэг чинь амар том аюул шүү дээ. Мэдхгүй ээж чи мэддэг юм шиг тийм сэтгэлээ өөртөө ингэж хандчих юм бол хүмүүс хөгжихгүй. Тэгэхээр нэгдүгээрт хүн мэдхгүйгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Мэдхгүй байхаас аягуулсаа айж явах хэрэгтэй. Тэгээд юу мэдхгүй байгаагаа сайн тодорхойлж чадах хэрэгтэй. Тэгээд тэрийнхээ төлөө заавал одоо эргэлхийлжтэй юм мэдгүй байгаагаа мэдчих юм бол заавал тэрийг мэдэх гэж цаг алал хичээж явах хэрэгтэй. Дээрээс нь цагийг аль аль хүр бүтээлтэй өнгөрөөж явах хэрэгтэй. Дээрээс нь спорт сайн хийх хэрэгтэй. Спорт бол яг стресс одоо ажил амьдралын балансыг амар сайн тэнцвүүлж өгнө. Тэг ингээ ажиллаад тахаар ер нь манай Монголд нэг ажлын цаг нь амар их байд юм шүү дээ. Ер нь бол Монгол төрөөс миний ажил амьдралын баланс амар хаалтагдчих байгаа. Яг ажил тал руугаа амар туйл руугаа яваад спорт багасч байгаа. Тэгээ эргээд ирэхээр тэр чи стресс олно. Стресс чи хүний бие одоо гормон тэнцлийг алдагдуулна. Тэгээд эрүүл мэндэд шууд нөлөөлж эхлэн шүү дээ. Тэгэхээр бас заавал нэг хоббитой, хөдөлгөөний хоббитой болох хэрэгтэй. Уулын алхдаг ч юм уу, усан сэлдэг ч юм уу. Би бас усан сэлэх дуртай. Спортоо сайн хичээллээд ер нь тэр балансаа сайн явах хэрэгтэй. Дээрээс нь тэгээд дахиад давтаж хэлэхэд хэлний асуудал болох хэрэгтэй. Гадаад хэлийг маш сайн эзэмших хэрэгтэй. Тэгэх юм бол одоо тэгэл хүн цаашаа карьер те гадаад хэлтэй үний ч гэсэн ажил авах дуртай байдаг шүү дээ. Тэгээд өөрөө хувийн талаас ч гэсэн хөгжөхөд маш том түлхүүр болно. Бас одоо сүүлийн үеийн залуучууд бас нэлийн хэлний тал дээр бас бэрхшээл багасч байгаа гэж харагдаад байгаа шүү дээ. Ер нь хөвчлэн хэлтэй л. Энэ дэр нэмэд хэлэхэд Монгол одоо инженерүүд, залуу инженерүүд бол бас маш ихээр гарч ирж байна тий чадварлаг. Тэнгүүд тэр инженерүүдэд бас хандаж танаас үг сонсомоор л юм л да. Инженерийн салбар ер нь ийм байдаг шүү. Амьдрал ийм байдаг шүү гэд ингээд базаад хэлүүлэлийг хүчлэх бай. Захих бай. За ер нь бол би гадаадд сургалт төгсөөд гадаадд ажиллаад ирж байхад тэр одоо хүнд нарийн мэрэгжил юунуудыг бол тийм үндэсний онцлог тэнд бол байхгүй юм байна гэж ойлгосон. Би Хятадтай хамт ажиллаж исэн, энэ итгэгчүүдтэй хамт ажиллаж исэн, Орос, Казахстануудтай хамт ажиллаж исэн, Германчуудтай бүр их ойроо ажиллаж исэн. Яг тэр ухаан орчинд нь сураад тэр орчинд нь ажиллаад тэр системийг нь ойлгож байгаа тохиолдолд бол заавал шарт толгойд юмыг илүү чаддаг гэсэн үг багт биш юм бэл. Тэгэхээр бид шинээр төрж авч байгаа залуучуудад бол боломжтой бол тийм том хэмжээний бүтээн байгуулалтанд ороод туршлага сайн хөрвүүлэх хэрэгтэй. Тэгээ юмыг хэцүү гэж юу ч харах хэрэггүй. Яг ороод хийх юм бол энэ чинь харагдаж байгаасаа тийм хэцүү биш байдаг. Тэгээ мэдээж юм мэдэхгүй хүний зовлон их шүү дээ. Тэр мэдж байгаа хүнд бол амархан, мэдгүй хүнд бол хэцүү. Тэгээ юмыг сайн хэмжээгээр мэдэх хэрэгтэй. Тэгээд тэр төслийн онцлогт нь таарсан одоо болж игэл бас гадаадын төслүүд дээр бас гадагшаа гараад ч юм уу ажиллаж үзэх хэрэгтэй. Гараг болохоор хүн гээд нөгөө нацг дээр чи нэг хөмөрсөн тоогооч л нэг шүлээгээд шүү дээ. Тэр тогоон дотроос гарахгүй бол яг тэрийг яг тоогоо орол сэтгэдэг те энэ хэцүү би чадахгүй гэж ойлгодог. Гараа дотор нь ажиллах юм бол тэр тийм хэцүү юм биш баг. Нэг монгол хүн л чадахгүй заавал шаардлагатай чаддаг гэсэн үг юусэн биш. Тэгэхээр аль болох өөрөө хөгжүүлээд туршлага сайн хөрөнгөлүүлээд явж байгаа хэрэгтэй. За одоо ингээд манай подкастын маань цаг дууссан байна. Тэгээд шинэ төсөл дээр ингээд нийт бодийнхаа хамт олноор ингээд орох гэж байна шүү дээ. Бас нэг шинэ сорилт шинэ юм юу гарч ирж байна, челленж гарч ирж байна. Тэгээд энэ дээр яаж хамтарч ажилламаар байна те бодийнхан дээр нь хандаад нэг юм бүдэрээ гоё ингээд энэ бүтээн байгуулалтын ард ингэж гарьяа гэдэг нэг дүгнэлт хэлвэл юу гэж зах вэ? За ачаас нэлээ комплекс асуулт шүү. За мэдээж бод төмөр зам нэг бүтээн байгуулалтыг яг үндэсний компани талаас Монголд хамгийн амжилттай барьж байгууллаа. Амжилттай гэдэг утгатай тий. Мэдээж бас өөр газар төмөр зам барьж байгаа тий. Бүтээн байгуулалт болгон гэсэн ер нь бол төслийн зохион байгуулалт талаас бол төсөл болгоо ижил төстэй гэж болно тий. Яг төслийн онцлог талаас харах юм бол түнэл гэдэг нь газрын доор, төмөр зам гэдэг газрын дээр. Тэгээд төвөгшил, хүндрэл, зураг төсөл бүтэц зохион байгуулалтын хувьд өөр өж болно. Тэгээд тийм төр төслийнхээ онцлог, орчин нөхцөл тий, технологийн онцлог гэж бас байна. Манайд жишээлбэл маш том тийм түнэл ухдаг тийм машин одоо ажиллах одоо
төлөв байдлаа ажиглагч төлөвлөгдөж байна. Тэр бол одоо 10 метрийн диаметртай тийм том одоо төмөр өвтөө шүү дээ. Тэр одоо тоног төхөөрөмжийг одоо анх удаага Монголд авч ажиллах төлөвтэй байна. Тэгэхээр тийм юм онцлогуд байгаа учраас бас тухайн төслийн онцлогт бас бүгдээ ойлгоод төвөгшлийг нь ойлгоод тэр талаас нь бас баг одоо би нэг ойлгож ажиллавал бас зүгээр ах амжилтанд хүрэх нь одоо гол төлхөр нь болох байх гэж бодож байна. Тэгж л ажиллая хэлээ. Бодол задалж чих мэлаасан сайхан ярилцлага боллоо. Тэгээ хөтлөгчөөр надтай хамт хүний нөөцийн мэргэжилтэнд оролцлоо долцттой баярлаа. Олон нийтэд ярилцах мэргэжилтэнд орж балан миний бие мөн хөтлөгчөөр ажиллалаа. За тэгээд цаашдынхаа ажилтны амжилт хүсье. Төслийнхээ ард маш амжилттайгаар гарна гэдэгт бол итгэлтэй байна. Баярлалаа. Баярлалаа. Ярилцахад Урьж оролцуулсан баярлалаа. Сонирхолтой байлаа. Тийм ярилцахад бас сонирхолтой байлаа. Урилгыг нь хүлээж аваад энэхүү подкастт маань тий анхны зочин болоод орсон танд маш их баярлалаа. Тэгээ таны ажилд амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа.